За манай улсын ер нь нийгмийн амьдралыг хуулиар засаглах, дэг журам тогтоох энэ ажлыг төлөвшүүлэхийн тулд хууль санаачлах, эрхүй этгээд засгийн газар, их хурлын гишүүд, хууль тогтоох институц маань бас нэг ийм манлайллыг бий үзүүлж яваасаа гэж их олон дахин удаа яриад байгаа. Сая хууль зүйн сайд дээр баталж явах үед бол засгийн газраас боловсруулж байгаа хуулийн төслүүдэд ер нь журам батлах гэдэг хэм хэмжээ заасан ийм эрх олгосон хуулийн төслүүдийг ерөөсө зөвшөөрлөхгүй аль болох процессыг бичиж явах ийм задал руу их тийм шаардлага тавьж ажиллаж ирсэн юм. За нөгөө талд хуулийн хилцүүлгийн явцад энэ журам батлах эрх аягүй их орж ирдэг юм бэл гишүүдээс. Имарад энэ журмаар зохицуулчих гээд. Энэ дотор бас их журмууд байна. Энэ дотор. За тэр дотроо хууль тогтоох институцээс тамгын газар эрх шилжүүлсэн ийм журмуудыг би бол зөвшөөрмөгүй байна. Түрүү бол одоо баасан дээр дарах чи бараг их хурлалтайгаа тэнцэж явж байгаа талтрын онцсон шүү дээ. Даргаач аллаад, өөрийгөө жаллаад ингээд талтарцсан. Тэгээ би өөрт нь аяг сануулдаг байсан байхгүй. Тэгээ энэ дээр бол одоо жишээлбэл энэ одоо миний харж байгаа 2-3 журам байна. Жишээлбэл нэг амлалтын бүртгэл хийгээд амлалтын бүртгэл түүний хэрэгжилтэнд хяналт тавих наривчсан журмыг бол их хурлын дарга батлна гэдэг. Энэ амлалтын бүртгэл гэж юу яриад явсан бол энийг журмаар хяндаг болоод энийг амлалт авсан хүмүүсийг л алж хэддэг нэг журам баг шиг байна. Нэг ийм журам байна. За энэ хэн ч байж магадгүй юм шиг байна. За дараа нь энэ нэг их хурлын тамгын газрын даргад аягүй том эрхийг өгсөн бахэ. Жишээлбэл засгийн газрын өргөн мэдүүлсэн энэ тайланг буцаах эрхийг тамгын газрын даргад өгсөн бахэ. Энд чинь хууль санаачлах эрхүйн институц яваад байгаа хгүй үндсэн хуулиар хуульчлагдсан. Засгийн газар их хуралтай харьцах хэрэгтэй болохоос засгийн газрын өгсөн тайланг ажлын албаны дарга буцаагаад байх ийм эрх хэмжээ хуулиар өгч болохгүй хаа гэж бодож байна. За энэ 17-оос 20 дугаар зүйл заасан хяналт тавих журмуудыг тамгын газрын дарга батална гэдэг байгаа байхгүй. Хяналт дүн шинжилгээх журмыг. Тэгэхээр энэ журам чинь л өөрөө тамгын газрын даргыг баргыг их хурл болгоо ачиж байгаа байхгүй. Их хурлаас том дарга болгочихж байгаа байхгүй. Энэ журмаар засгийн газар одоо тэр бүх юмнуудыг За хууль санаачлагч Батэрдэн дарга микрофоныг нээ хариулт. За энэ 20-ийн 9-дэр энэ хуулийн 17-гийн 20 дугаар зүйл заасан тайлан дүн шинжилгээ хийх журмыг Улсын хурлын ерхий нарийн бичгийн дарга батлна гэж энэ журмтай холбоотой. Энэ урт хугацааны хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуультай холбоотой журам байж байгаа. Тэр нь заасан журмыг л ийшээгээ тэнд одоо заагдсны дагуу энд журам гэж л оруулсан. Өөрөөр хэлбэл үнэлгээ хийх л журам л да. Тий. Ер нь бол тантай санал бол нэг байгаа. Жишээ нь би ажлын хэсэг удирдаад хууль боловсруулах хүрээнд бол дандаа журмуудыг ерөнхий голгол санаануудыг нь бол хуулиндаа тусгахгүй бол журмыг хэн нэгэн эрх мэдэл бүхий хүнд өгөөд тэр нь цаашаага дураараа өөрчлөөд дураараа одоо журам зохиогоод батлаад ингэж явцдаг нэг ийм зүйл болчиход байгаа шүү дээ. Тийм болохоор аль болох журмыг зохицуулж хуулинд нь процедур одоо болгож суулгах гэдэг дээр бол санал бол нэг байгаа шүү. За усны ганц гүшүүний микрофоныг нээ.